Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сүг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, онцгийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Сайн байцгаана уу? Танаас үгийг сонсдог юм аа. Тэгэд өөр тохиолдсон ачин зүйлээ бусдад сонсохыг хүссэн юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө би Сансарт хуучны 5 давхар байранд нөхөр хүү хоёртойгоо 2 өрөө байр түрээсэлж амьдарсан юм. Нүүж ороод эхний 7 хоног юм хумаа зэгцэлсээр шөндөө нам унтдаг байсан болохоор юу ч анзаараагүй. Харин 2 дахь 7 хоногоос аав маань хагалгаанд орж би эмнэлэгсгээд хэд онсон. Эмнэлгээс гарч ирээд гэртээ эхний шөнө унтах гэтэл нэг л бишээ. Шөнийн 2 цаг өнгөрч байхад хүү маань гинт усч ирээд үүдний хаалга руу зааж манга ийгээд уйлж хэлсэн. Шар ус босоод үүд рүү харж чадахгүй хүүгээ тэврээд хан руу хараад л гүрийж унтлаа. Тэр 7 хоногтоо шөнө болгон миний хүү ингэж уйлсан. Нөхөр маань онгодын хамгаалалттай хүн болохоор юу ч мэдрээгүй байх. Харин би шөнө бүр хүүгээс ирэхээс өмнө сэрдэг болчихсон, яг л үүдэнд хүн хараад амьсгаадаа зогсож байгаа юм шиг мэдрэгддэг байлаа. Нэг шөнө галтгооны гэрэл тас хитл буудсан. Очиж харахаас айгаад хүүгээ тэврээд сууж байтал галтгооны хогны ууд шажигнаад яг л нохоо ухаад байгаа юм шиг дуурч гэлсэн. Нөхөрлөөгөө уйлж залгаад хурдан эргээд тэгээд ирснийхэн дараа галтгоондоо хамт ороод харсан чинь хогны уудан дотор байсан бүх хог шалан дээр хөглөрч идэгэн. Тэгэл бид нүүхэр шидэж аавынх руугаа хүүгээ аваад явсан юм. Гэтэл аавында байхад бүр нэг гэртээ хармаар санагдаад нэг юмаа мартчихсан юм шиг л тайван байж чадалгүй гэрлүүгээ яарад байх боллоо. Тэгэл тэсэлгөө буцаад гэртээ очисон доо. Шөн том өрөөнд хүн алхах чимээ гарч доод айл яагаад яваад байгаа юм гээл уурлаад ороод ирнэ. Усанд орохоор хаалганы баривл хөдлөөд хүүхдийн тоглоом машин өөрөө явна. Энэ бүхэн аимшигтай байсан ч би гэртээ л яараа харьдаг болсон байсан. Яг л намайг дуудаад байгаа юм шиг. Нэг өдөр би нөхөртөө алгадуулаад сэрдэг. Нөхөр маань миний дээр гарчихсан намайг хамаг хүчээр алгадчихсан. Би шоконд руу чи яаж байгаа юм бэ гэд үйлсэн чинь нөхөр хайраа чи мөн үү гэж асуусан. Учрын асуудал би унтж байснаа гинэт амар чанга нээж нөхрийнхөө дээр үсэрч хараад тоолоог нь боогоод ууж идээд амьдрах сайхан байна уу гэж ашигчаад байсан гин. Нөхөр маань намайг арай гэж холдуулж дээр маань гарсан тэр байж. Нөхөр ярьж байхдаа хамаг биеийн чичирч хоолой зангирчсэн. Тэгээл бид нар маргааш нь шууд нүүсэндээ. Байрны эзэрээд ямар нэг юм болсон юм уу зүгээр байгаа үстэй гэж асуухаар нь би тэр хүнийг юмтай байр гэдгийг мэддэг байсныг ойлгосон. Ядаж хүүхдийг минь бодоод надад түрээслэхгүй байхгүй дээ гэж бодохоор гомдоод байдаг юм. Энэ явдлаас хойш би нэг л тогтургуулж, шүн бүр хардарч үхий гэж боддог болсон. Ээж намайг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж эмчилүүлсэн ч азар нөхрийн минь дааж явдаг бөө Солонгосоос ирж намайг аварсан. Тэр байранд нилээ уудаг хөгшин хүн амиа хорлоод буг болсон байсан юм лээ. Надад торгодоод сүнсийн минь тэр байранд аваад үлдсэн байсныг бөөгийн хүчтэй заслаар буцааж авч сэтгэлээ идгэж чадсан да. Би одоо 15 настай. Энэ явдал намайг 10-11-тэй байхад манайх амьдралын шаардлагаар хашаа байшингаа зараад 5 антай гэрт түрээсээ хашаанд амьдарч байхад болсон юм. Эхний жилдээ гайгүй байсан ч ягаад ч юм би орой гадаа гарахаас бүр 0 орхоос ч айдаг болчихсон байсан. Би багасаа өвөө эмээ дээр өссөн юм. Манад нэг хөгшин банхар байлаа, их сайхан нохоо. Намайг хичээлээ дараад ирэхэд булангийн дийлгүр дээрээс тосоод авдаг байсан. Тэр жил өвлийн амралтаараа аав ээж рүү яваад ирэтэл хайртай нохоо маань үхчихсэн гэдгийг мэдээд үнэхээр их үйлсэн. Тэр өдрөөс хойш л бүх аимшиг эхэлсэн дээ. Зуны амралт болж найзууд маань хөдөө яваад би л гудамнаас ганцаараа үлдээд хашаанда дуу сонсоо тоглож байв. Манай хашааны хойно 2 байшин байдаг. Нэг нь бүр балгас сулчихсан. Тэр балгасан байшингийн балконоос нэг уртаа цагаан давуу унжчихсан байдаг байлаа.
Би тоглож явж байгаад гинтэл үгсэн нохоогоос надад уйлж байснаа. Нөгөө байшингийн уртхан талд иртэл хамаг би ард сайгаад айдас мэдрэгдээд явчлаа. Өөрөө мэдлгүй тэгээд эргээд харсан чинь нэг нүд нь аягнаас онцчихсан, нөгөө нүд нь байхгүй, үсэн сэгсийч гисэн цайвар ягаан палаачтай нэг үхээр юм миний өдөөс хараа зогсож исэн. Гадаа бүрэнхий болж эхэлж байсныг хэлэхүү. Би айсандаа таг гацаад хөдөлж чадахгүй, орилж чадахгүй. За ингээд үгдэх юм байна гэж бодоод чимээгүй уйлаа зогсож байтал ашгүй ах маань гэрээс гарч ирээд намайг дуудахад нь л сайн нэг юмсэх авсан. Гэртээ ороод саяны харсан юм ахад ирэлсэн чинь утас их үзээ солиорч байна гэж загнаад өнгөрсөн. Гэхдээ л би тэр өдрөөс хойш хийм харж хар дардаг болсон. Удалгүй манад хашаага түрээслүүлсэн хүн 4-5 машины их би явчирч тавиад өвөөгөр маань задлуулах болсон юм. Тэрнээс хойш өвөө маань сонирн болоод галзуурч эхэлсэн дээ. Шүн уулган муухай орилж босч ирээд орныхоо өндөр рүү тонгоож хувцас өмсөд машинаа анцлах хэрэгтэй гэл. Сүүлдээ бүр намайг аваад явах гэж байна гэж орилоод өдрийн цагаарчны газар руу гүйлийгөө суудаг болсон. Гэрийнхэн маань лам бүү дуудаж үзүүлэхэд танаа хашаанд 2 юм байна гэсэн. Тэгээд засал ном хийлгэж байж өвөө гайгүй болсон. Гэвч удалгүй би тоонон дээр гэрийн хөндөд юм сууж байхыг харж эмээгээ өртөл шулмын дүрээр хардаг боллоо. Би ч ус өвөө шиг намайг аваад явах гэж байна гэж орилдог болоход бөө ирж үзээд уулга алдснаа элдв ном засал хийж үж намайг гайг болгосон. Бөө манайхыг эндээс хурдхан нүү гэснээр манайх удлгүй нөөсөндөө. Сүүлд эмээгээсээ сонсох нэ тэр балконтой байшинд урдан нэг эмэгтэй нөхрөөсөө зүхтах гэж даваа унжуулж бууж байхдаа баригдаад нөхөр нь дээрээс нь хутга шидэд алчихсан гэж сонссон гэсэн. Тэр эмэгтэйн сүнсэл надад харагдсан байх. Харин өвөөгийн харсан зүйл бол өмнө нь хүн нас барсан ослын машинуудыг эзэд байсан гинлээ. Одоо хүртэл би машины хоосон их би ярахаас айж би минь арзаадаг болсон доо. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүвийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Манайх Нарангийн голд 1 жил айлын байшин түрээсэлж амьдэрсэн юм. Тэгээд тэр байшиндаа нүүж орлоо. Хашааны хаалганы ихтэл жихүүдэс хүрээд эвгүй санагдаад эхэлсэн. Байшин болохоор будг нь нилээ хуучирсан, эн тентхийн шавар нь хуулраад унчихсан цагаан өнгийн 2 давхар байшин. Хууларч унсан шаврны зааталд Монгол гэрэг шиг хэрээсэн модтой тэр нь их тод харагддаг байл. Байшинд ороход баригдаад удаж байгаа нь шууд л мэдрэгдсэн. Эвгүй санагдсан маань улам нэмэгдсэн ч тэр байшинд ороод 5 сар болоход уг нь юу ч мэдрэгдэхгүй л дээ. Гэвч тэр нэгэн ширүүн бороо орсон өдрөөс хойш ээлдэв юм үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж эхэллээ. Байшингийн үүдээр ороод нэг жижиг зуухны өрөөтэй тэр өрөөний цаана бас нэг өрөө байдаг юм. Байшингийн зүүн болонд гэсэн үг л дээ. Миний өрөө болохоор байшингийн баруун болонд байдаг байсан. Би 10 жилийн хүүхэд байхдаа шүнжин утас ухаад үүрийн 4-5 цагт л унтдаг байсан юм. Тэр орой би утасныхаа дугж ангалаад юм үзэж угаад нүд өвдөд харан нүдээ жоох амраачих санаатай утсаа унтраагаад дээш яраад твтгэл нөгөө галын өрөөний цаатлын зүүн талын өрөөнөөс улаан цайм хүн алхаж байгаа сонсогддөг юм да. Би ч ихлээд ээж аавыг ахал гэж бодоод нэг тоогоогүй. Гэтэл арай л удаан тэр өрөөнд алхах чимээ сонсогдоод байсан. Хуучны модон шалтай болохоор хүн алхахад чихраад их тод сонсогддог байсан юм л да. Би юу ч бодлого очих гээд босоо том өрөөгөө орсон чинь аав ээж хоёр нам унтчихсэн. Би бүр гайхаад очиж үздэг юм билүү гэж бодож байснаа айгаад бушуухан шиг л орондоо ороод хүнчлөө толгойд хүрээ нөмрөө твтчихсэн. Тэгсэн ч гэсэн нөгөө хүн алхах чимээ сонсогдоод л байл. Ээлдэв юм бодож айж угаад нэг мэд сунтаад өчгөж. Тэр шөнөөс хойш гал тухайд аяг дуугарах хүн алхах чимээ үе үеийн сонсогддог болсон. Аав нэг өдөр ажилдаа яваад нилээн оройтож ирэхээр болсон юм. Ээж бит хоёр гэртээ хоёулахна. Ээж намайг дэлгүүр ороод хэрцэн гурил аваад иргээд явуулсан. Дэлгүүрт ороод гурилынхаа мөнгийг шилжүүлэх гээд уцаа гарманаасаа суултал ээж видео коллоор залгаж байна. Аваад ирсэн чи ээж их айсан шинжтэй нөгөө үүдний өрөө рүү хараад л байсан. Тэгснэ намайг гэлс хурдан хүрээдэр гэсэн. Би ч гурилынхаа мөнгийг шилжүүлчихэд гэрэлүгэ гүйсэн дээ. Аригцсандаа нэг аригч орж ирчээд байгаа юм болооч гэж утсан. Угаасаа Нарангийн тэр хавьд ариг уугаад байж үдэг хүмүүс их байдаг юм л та.
Би ч хашаанд ороод байшин руу явах замдаа хугархаа үрзний иш болоод авчихсан гэж байна. Яах гэж ч байсан юм тэрүүгээр. Тэгээд гэрлэг ортол ээжээс өрхөө алга. Яасан гэд асуусан чи ээж нөгөө зүүн буланд байдаг өрөөрөө үндийч харснаа. Сая тэр өрөөнөөс нэг юм хаалган гоолгоод амар хурдан гараад ирсэн гэдгийг. Тэгээл шууд над руу зарлахсан юм байлээ. Тэгэхээр нөгөө өрөө рүү нарсан чинь хамгийн сонин хаалга нь хаалттай байсан. Тэгээд бит хоёр бараг тэрвэрлдэж яг хаалгыг онгойлгож үзтэл юу ч байгаагүй. Бит хоёр бүх гэрлээ асаагаа зурагтаа чангалаа суучихсан. Оройн аав ирсэн. Аав дэлсэн чи итгээгүй худлаа яриад байгаад энийг өнгөрсөн дөө. Хэд хоногийн дараа аавыг ундаж байхад хоёр давхар дээр хүн алхаад байсан гэсэн. Аав гараа тартал хоёр давхрын хаалга дүгжээтэй байсан байна. Тэр байшингийн хоёр давхар руу шат тавьж гардаг байсан юм л да. Тэгэл манайх хэд хоногийн дараа нүүхэр болсон доо. Одоо үртэл тэр байшин байж л байгаа. Хаяа би найзуудтайгаа машинтай тэнэд наргийн гол хаваар явахаар харагддаг. Одоо бол тэр байшинд хүн амьдардаг юм байл. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.